Усны үлгэр. Үүл залгигч Мангас ба Ихэр баатруудын түүх. Өдөр хоногуд ээлжилсээр нар мандаж бас жаргасаар. Бороо орж улирлууд жам ёсоороо ээлжлэн солигдно. Хүүхдүүд эрүүл сарвал хүмүүс ад жаргалтай амьдран суудаг байв. Нэгэн өдөр авраг мангас гарч ирэн үйлсийг залгиж эхэлснээр энэ бүх амар амгалан сайхан амьдрал оронгороо иргсэн юм. Үүнээс хойш бороо орхой болж, гол мөрөн татарч, булаг цөөрмүүд ширгэж, газрын хөрсөнд ан цав үүсэж, ан амтан уух усгүй болж, ургамал ногоож гандаж эхлэв. Хүн бүрэлд ор бүрнээ бороо орохыг залбиран хүлээв. Гэсэн ч нэмэр байсангүй. Үүл залгигч Мангас үйлнүүдийг нэг нэгээр нь араас нь залгихад хүмүүс юу ч хийж чадалгүй, зүгээр л харт зогсно. Ядарч туйлдан зүхрэнгөө барсан ард иргэдийнхээ царайг харсаар тисгээ байсан ах トゥ Ихэр баатрууд нэг л өдөр ямар нэгэн зүйл хийхээр шийдэв. Тэд яг л нэгнийхээ тусгал мэт адилхан бөгөөд байнга л хамтдаа явна. Ах トゥ Ихэр хоёр бид үүл залгигчийг дарж явна. Ядчил оролдох болно хэмээгээд зориг шулуудлаа. Үүнийг сонссон ард иргэд баярлсандаа тэднийг дэмжих гэсэн ч хоолойн дэндүү хатсан тул дуунч гарахаа болжээ. Ингээд Ихэр баатрууд Мангасыг буулган авахаар түүний зүг хөдлөлөө. Тэд үүл залгигчид баригдахгүй гэсэндээ хоорондоо үгч дуугарсангүй. Угаасаа нэг нь чи юу гэж бодож байна гэж асуувал нөгөөх нь чиний бодож байгааг л бодож байна гэж ойлголцдог тул ярих шаардлага гарсангүй. Ингэж явсаар тэд ой модон дунд нэгэн том аалзтай тааралдаад зог тусав. Хитрхи сайхан сэтгэлтэй ах トゥ с аалзны дээр гიშгсэн байх вэ гэсэнтэй та зүгээр үү бид таныг харсангүй гэхэд аалз би зүгээрээ та хоёр хаа хурч явна вэ хэмээн асуув. Ихэр баатрууд бид үүл идэгч авраг Мангасыг зогсоохоор явж байна. Тэр үүл залгиснаас бороо орхоо болж хөрст дэлхий хатаж байна. Танд түүнийг дарахад хэрэг болох мэрэгэн ухаан байвал хуваалцаж туслаач хэмээн нэг нэгнийхээ үгийг араас нь гүйцэв. Энэ хариу даалз та хоёрын хэрэг зориг агуу юм. Өнөө шөнө миний үүрэнд хоногл. Би та хоёрт үүл залгигчийн нууцыг хэлж өгье. Түүнийг дарахаар олон хүн оролдож байсан ч амжилт олж байгаагүй гэлээ. Ингээд ах トゥ хоёр аалзны үүрэнд хоноглохоор болж аалзч өөрийн мэдэх нууцаа тэдэнд ярьлаа. Авраг Мангас үүрнийхээ тэнд хөлөө сунгаад унтсан дүр эсэгдэг. Хүмүүс түүний хөл доогуур гарах үед сэрж тэднийг хаднаас шиддэг юм. Гэхдээ санаа зовлтгүй. Би жижиг биетэй тул түүний хөл доогуур шургаж мэдэгдэхгүйгээр гарч чадна. Тэгж гармагцаа би тороо нээж түүний нүдийг таглая. Тэр хооронд та хоёр дарж аваарай хэмээн аалз Ихэр баатруудад захив. Ингээд тэд маргааш өдөр нь аалзны хэлснийг хийхээр замдаа гарцгаалаа. Тэд явсаар Мангасын үүрэнд ирэв. Ярьсан ёсорооч аалзч амжилттайгаар Мангасын нүдийг таглаж чадав. Энэ хооронд Ихэр баатрууд Мангасын хөл гарыг боох гэсэн боловч Мангас сэрээд гараа ийш тийш савчихан тэр. Гисэн ч нүдэнд харахгүй тул ах トゥ хоёр үүл залгигч Мангасыг амжилттай тэлж гавьяа байгууллаа. Ард иргэд ч сая нэгс тайвширч баяр хөөр болцгов. Удалгүй үүч хуралдаж борооч хасгарлаа. Ихэр баатруудыг нутагтаа буцаж ирэхэд нь хүмүүс алга ташаалтаар дүүрэн өгтөв. Ах トゥ хоёр гар гараасаа бариад жинхэнэ баатар бол аалз. Тэр байгаагүй бол бид үүнийг хийж чадахгүй байлаа хэмээн мэрэгэн аалзыг заав. Ингээд тэд хэрхэн Мангасыг буулгаж авсан түүхийг хүмүүст ярьж ард иргэд Ихэр баатрууд болон аалзыг магтан дууллаа. Ингээд үүл залгигч Мангас үгүй болж үүлэс гарч бороо орон ус мөрөн үргэлжлэн урсаж газар дэлхий ургамал амтан бүгд баярлаж ард түмэн ангаж санхын зовлонгоос сангирч ирж амар сайхандаа жаргажээ.